Хөөсөнцрөөр онгоцны завгар уурлах, төрөл бүрийн гар урлалын сургалтанд оролцох, мөн инженер болон техникийн мэргэжилтэд танилцах. Энэ бүхэн болон бусад олон сонирхолтой зүйлсийг Улаан удын нисэх онгоцны үйлдвэр, хүүхэд залуус болон технофест үзэгдлэнд оролцогчдод зориулан бэлтгэлээ. Манай талбайд маш олон төрлийн зогсоолууд ажиллаж байна. Инженерүүд өөрсдөө ажлын байрнаасаа шууд гарч ирээд инженер байна гэдэг ямар байдгийг гэдгийг бичлэн танилцуулж байна. Мөн эд анги боловсруулах механикчтай танилцах боломжтой. Хүүхдүүд бэлэн загваруудаар эд анги хийж гараараа ажиллаж сурах, нарийн боловсруулалт хийх чадварыг эзэмшиж байна. Би дэлхийн 2 дугаар дайны үеийн техникүүд LA5, E16 онгоцын талаар танилцуулж байна. Хүүхдэд сонирхолтой юу? Хүүхдүүд манай үйлдвэр, агаарын тээврийн салбарын түүх, манай хотын оролцоог мэдэх ёстой гэж бодож байна. Мэргэжилтнүүд загварыг цаасаар эхлүүлэн компьютер график хүртэл яаж хөгждгийг харуулж, механикчдын ажлыг танилцуулж, металлаар түлхүүрийн осор хийх сургалт явууллаа. Зочид үйлдвэрээс хэрэгжүүлж байгаа зорилттой хөтөлбөрийн давуу талуудтай танилцж, уг хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай уулзах боломжтой байлаа. Энэ хөтөлбөр надад маш их таалагдсан. Зөвхөн сурахаас гадна нэмэлт сургалтууд ордог. Англи хэл, мэдээллийн технологид суралцдаг. Эхний өдрөөс ажлын байранд ороод бараг бүтэн жилийн ажлын туршлага хоримтлуулсан. Тэтгэлэг нь 30,000 рублиэс эхэлдэг. Авиа бүтээлийн салбарын интерактив танилцуулгад инженер, конструктор, инженер технологич мэргэжлүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм а. Бид бүгд техникийн мэргэжлүүдийг сонгоосэй гэж хүсдэг. Манай улс Бурядад инженер, IT инженер, худалдан авалтын мэргэжилтнүүд маш их хэрэгцээтэй байна. Математик, физик, мэдээллийн технологийн мэдлэгтэй мөн бүтээлч залуус хэрэгтэй. Мөн Улаан хотын нисэх онгоцны үйлдвэрийн удирдлагууд авиатор нэртэй сурагчдын олимпиадад шалгарсан ялагчдад диплом гардуулж, цахим аж үйлдвэрийн хүний нөөц сэдвээр зохиогдсон Орос улбаны улсын 7 дугаар улсын хэмжээний төслийн хүрээнд Депро үйлдвэрийн багийн гишүүд болон нөөц оролцогчдод хүндэтгэл үзүүллээ. Тэд кибер дрон нэртэй уралдаан төслөөр бүрэн төгсгсөн инженер, зохион бүтээх шийдлүүдийг танилцуулсан юм а. Эрхүү хотод шинээр байгуулагдсан шатрын клуб өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нийлээ. 7 ширхэг тусгаалan тонголсон шатрын ширээтэй тус клуб тоглогчдын 5 тухайг хангасан бүх зүйл бий. Харин дутагдж буй ганц зүйл нь тоглогчдын нүүдэл бүр зарцуулсан хугацаа хэмжих тусгай цаг юм. Клуб нь эрхүүгийн ангаах ухааны их сургуулийн дотор байрны эсрэг талд ил задгаа волейболын талбай дээр байрлаж байна. Оросын цэргийн түүхийн нийгэмлэгийн ачаар өнөөдөр манай эрхүү хотод ийм сайхан 7 ширээтэй шатрын талбай бий боллоо. Энэ зөвхөн манай их сургуулийн оюутнуудад төдийгүй хөрш байгалийн их сургууль, төрийн их сургууль зэрэг олон байгууллагын залуус хамтдаа тэмцээн уралдаан зохион байгуулах, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх сайхан орон зай болсон юм. Шатрын клубын нээлтийн өдөр ангаахын их сургуулийн оюутнуудын анхны тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү клуб нь ердийн шатрын дугуйлан бус, харин эргээд зочдын чөлөө цаг оюуны хөгжилд зориулах ил задгаа хотын орон зай болж байгаагаараа онцлог юм. Төслийн гол зорилго бол шатрын спортыг олон нийт, ялангуяа хүүхэд залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх явдал юм. Энэхүү санаачлах нь Владимир Мединский болон Оросын цэргийн түүхийн нийгэмлэгээс гарсан юм. Ийм клубүүд аль хэдийн хэд хэдэн хотод нээгдээд байна. Өнгөрсөн жил гэхэд л Оросын албаны улсын 27 хотод ийм клуб нээлттэй хийсэн. Харин энэ жил эрхүү хот нь Сибирийн албаны тойргийн анхны клубыг нээж байна. Энэ бол ил тод хүн бүрт нээлттэй талбай бөгөөд зөвхөн энэ дээд сургуулийн оюутнуудаар хязгаарлагдахгүй юм а. Шинэ клубын боловсролын хөтөлбөр тогтмол тэмцээн сэдэвчилсэн уулзалт мэргэжилтнүүдийн мастер класс орно. Зохион байгуулагч залуу үеийн оюуны чадамжийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулгаа мэдээллээ. Александр Гаврилов, Сергей Коваленков, программа «Середина земли», Иркутск. Орон гэргүй нохтын асуудал хэдэн жилийн өмнөөс өвөр байгалийн хязгаарт анхаарал татсан сэдэв хэвээр байгаач одоогоор энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх хууль эрх зүйн суурь бүрдээг байгаа юм. Ямар нөхцөлд тэднийг унтуулах вэ? Ер нь орон гэргүй нохойг гэрийн тэжээвэр нохооноос хэрхэн ялгах вэ? Энэ бүхний эхлэл бол шинэ хуулийн санаачлага. Нэг талаараа таатай биш, өнгөөгөр цаашид ямар ч арга хэмжээ авах боломжгүй гэж үзэж байна. Ийм хуулийн төслийг бүс нутгийн хууль тогтоох хурлын аграрын бодлого, байгаль ашиглалтын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Предлагается
Үүр байгалийн хязгаарт гэрийн тэжээвэр амьтдыг бүртгэхийг нэвтрүүлэх санал гаргаж байна. Нохойг заавал бүртгэх бөгөөд бусад амьтдын хувьд бүртгэл сайн дурын үндснээр хийгдэнэ. Бүртгэлийг үүр байгалийн хязгаарын төрийн мал эмнэлгийн алба өөрийн болон харьяа байгууллагуудаар дамжуулан гүйцэтгэнэ. Хэрвээ энэ хууль батлагдвал 10 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Ингэснээр иргэд Rex, Tracer зэрэг нохоогоо хагас жилийн дотор бүртгүүлж, бичиг баримт болон чиптэй болгох шаардлагатай болно. Энэ үйлчилгээ үнэгүй биш ч гэлээ иргэдийг захиргааны шийтгэлээ сэргийлэх юм. 2026 оны 3 дугаар сарын 1-ээс бүртгэлийн журам зөрчсөн тохиолдолд 3-аас 5,000 рублийн торгуул ногдуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хуралдаанаар онцгой нөхцөл байдал гэх шинэ ойлголтыг нутаг дэвсгэр дээрээ анх удаа нэвтрүүлэх санал дэвшүүллээ. Энэ нь иргэдийг орон иргүй нохтын дайралт, халдварт өвчнөөс хамгаалах зорилготой төр хугацааны арга хэмжээ байх юм а. Төр хугацааны төвд байгаа эзэнгүй амьтдыг устгах үндэслэлийн жагсаалтыг онцгой нөхцөл байдлын үед гисэн заалтаар нэмэхийг санал болгож байна. Гэхдээ албан ёсны тайлбараар бол онцгой нөхцөл байдал зарласан үед зөвхөн тухайн үеэр баригдсан нохтыг л унтуулах юм. Онцгой нөхцөл байдал зарлах журмын хязгаарын засгийн газар тогтооно. Ийм арга хэмжээг Оросын бусад бүс нутагт, тухайлбал Оренбург мужид хэрэгжүүлж байгааг онцолж байна. Например, в Оренбургской области. Конец 19 19-р зууны төгсгөлд Сибирлүү чиглэсэн захидлын урсгал урд өмнө байгаагүй их хэмжээнд хүрчээ. Бараг өдөр бүр морин тэрэгнүүд замын дагуу читаад ирж, тэндээс бүс нутгийн өнцөг болон бүрт захидал илгээмж хүрэгдэж байна. Тухайн үед өвөр байгалийн хязгаарын нийслэл Чита хотод шуудан захилгаа холбооны төв нь Шуудангийн байр байсан байна. Энэ бол хотууд суурингуудын хоорондын эхлэлийн цэг байсан. Бүр улс хооронд ч гэж хэлж болох. Манайд өөрийн гэсэн тэг цэг бүхий мэдээллийн баганч бий. С момента открытия Читийн Шуудангийн байр нээгдснээс хойш 132 жил өнгөрчээ. Эртний Шуудангийн тэрэгнүүд төв замаар захидал ачсан чигээрээ хөдөлдөг байсан цаг ард хоцорсон. Хуучны төмөр тамгыг орчин үеийн хөвлөмөл дардаас орлож, байрны дотоод огчлдож шинжлэгдэжээ. Гэхдээ гадна төрхөн цаг хугацаанд үл ганцсан мэт хിവэр хадгалагдж байна. вид снаружи. 19-р зууны Оросын архитектурын тухай судар номд энэ байрыг зураг төслөөр бүтээсэн архитектор Максимилиан Арнольдын талаар томоохон өгүүлэл байдаг. Түүний бүтээлийн дунд 2 зургаар чимэглэсэн хэсэг бий. Нэг нь өмнөд Орос дахь хувийн байшин, нөгөөх нь манай Шуудангийн байр. Тэрч байтугай зураг төслийн наривчлсан зурагч бий. За прошедшее столетие Байрны өнгөтөрх 100 дамжин өөрчлөгдөөгүй. Шуудангийн ажилтнууд байрныхаа төлөв байдалд анхаардаг бөгөөд түүхэн дурсгал дутаг агуулгагч мартахгүй. Жишээ нь цонх нь өнөө хүртэл модон хийцтэй хിവэрэ байна. Цонхнууд чимэглэлт хийгээр хүрээлэгдсэн хамгийн сонирхолтой нь гайхалтай цамхаг юм. Яг энэ цамхагийн ачаар л манай Орос архитектур шулуун гудамж сүртэй цамхагуудаар бахархах болсон юм болоо да. с особой любовью Елена Иманакова уг барилгын тухай тунчиг сэтгэл хөдлөлтөөр ярьдаг нь учиртай юм. Түүний багнаас Шуудангийн байранд өнгөрсөн хүүхэд насны дурсамжийн шаата чихрах шал модны үнэр зэрэг бүхий л зүйл шингэсэн байдаг. Өрөөнд ормогц өндөр цонх угтдаг байсныг сайн санаж байна. Хажууд нь тагт байсан ч одоо байхгүй болсон. Би дэндүү жаахан хүүхэд байсан болохоор бүрэн сандгүйч тэр тагтны хаалга байсан гэдэгт итгэлтэй байна. Гарч болохгүй ч аав ээж цонхны хажууд зогсож талбай руу харахыг зөвшөөрдөг байлаа. Тэр мэдрэмж одоо ч санаанд тод үлдсэн. последние годы на смену Сүүлийн печатным жилүүдэд захидал илгээх нь багассан ч баярын өдрөөр ил захидал илгээдэг уламжлалыг мартахгүйгээр хадгалж буй хүмүүс бий. Жишээ нь пост кроссинг хөдөлгөөний оролцогчид юм. участники движения посткроссинга. Дэлхийд даяар ил захидлаар харилцдаг залуус юм. Өнгөрсөн жил өөр байгалийн посткроссерууд 3 төрлийн ил захидал гаргасан. Нэгийг нь яг энэ Шуудангийн байранд зориулсан. Уг барилга түүхэн утга учиртай, дахин давтагдашгүй гэдгийг нотлох нэг жишээ юм. С развитием технологий у сотрудников Технологи хөгжсөн ч Шуудангийн ажилтан шууданчид эзэнд нь захидал илгээмж хүргэх үйл хэрэгээсээ ухраагүй. Тэд шин залуу үеийг ч мөн сургасаар байна. Мөн Шуудангийн байрны түүх үн цэнийг нандинан хамгаалж байна. Эльшат Сафаров, Никита Дроздов.
Бүгд найрамдах сайхан улсад хиймэл оюуныг эрүүл мэндийн байгууллагуудад идэвхтэй нэвтрүүлсээр байна. Өдгөө 56 эмнэлэг эмчилгээний байгууллагад хиймэл оюун ухаан бүхий системийг ашиглаж байгаа бөгөөд тэдгээр нь онш тавих, өвчнийг эртэлрүүлэх, эрсдлийг удирдах зэрэг эмчнэр тусалж байна. Одоогоор хиймэл оюуныг хоёр үндсэн чиглэл ашиглаж байгаа юм. WebioMed нэртэй програм нь эмчнэрт өвчтний эмнэлгийн түүх, биометрийн мэдээлэл шинжилгээ болон өмнөх өвчлөлийн талаарх мэдээллээр тулгуурлан шийдвэр гаргахад тусалдаг. Тус системээр 600 мянга гаруй эмнэлгийн түүхийг боловсруулжээ. Мөн эмнэлгүүдэд MOSMED хэмээх дүр сонжилгооны хиймэл оюун ухаанд платформ ажиллаж байна. Энэ нь маммограф, флюорограф, цээжний рентген зураг зэрэг дүр сонжилгооны зургийг шинжилэхэд ашиглагддаг. Манай эмнэлэгт хиймэл оюуны тусламжтайгаар 600 гаруй маммограммыг боловсруулсан. Харин нийт бүгд найрамдах улсад 5,000 гаруй зураг шинжилсэн. Цаашдаа бид хиймэл оюун ухаанаар боловсруулсан тайлан болон эмчийн дүгнэлтийг харьцуулан илүү наривчилсан шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Харбины олон улсын үзэсгэлэнгийн төвийн А павильон зочдыг Сибирийн өвсний анхлан үнэр, тайгын жимсний амт, ардын дуугаар өгтөж байна. Энэ бол Оросд үйлдвэрлэв үзэсгэлэн юм. Энэ жил 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа ч анх удаа ийм өргөн цар хүрээтэй болж байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 17-нд Харбины 34 дахь удаагийн олон улсын худалдаа эдийн засгийн яармаг эхэлсэн өдөр аль бие ёсоор нээлттэй хийлээ. Нээлттэй үеэр Москва Харбины хооронд телемос зохион байгуулагдаж, Оросын экспортын төвийн ерөнхий захирал Вероника Никишин, Орос улбаны улсын шадар сайд Дмитрий Чернишенконоор оролцсон юм. Онлайн болон офлайн хэлбэрийн яармаг зэрэг явагдаж байгаа нь үзэгчдийн хүртээмжийг эрс тэлж байна. Павильонд Оросын 50 бүс нутгийн бүтээгдэхүүн дэлгэгдсэн бөгөөд тус бүр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг. Жишээ нь Москва орчмын яс хэлбэрийн үйлдвэр мөсдөлгийн үеийн мөнх зэвдгээс олборлсон арслан зааны соёогоор хийсэн гоёл чимэглүүдэд төлөвлөжээ. Манай бүтээгдэхүүнүүд онцгой материалтай, дахин давтагдчихгүй. Өмнө нь бид Хятад түүхийн эд экспортлдог байсан бол одоо бэлэн бүтээгдэхүүн гаргаж байна. Харбин дохин компанич байгуулсан. Азад орнын бүс нутгаас оролцогчид энэ жил онцгой идэвхтэй байна. Хабаровск, Приморье, Амур мужуудаас ирсэн олон компани загас мах биологийн нэмэлт амттан арьс арчилгааны бүтээгдэхүүн танилцуулж байна. Бүгд байгалийн цэвэр түүхий дээр хийгдсэн гин. Манай бүтээгдэхүүн ихэвчлэн далайн гаралтай. Далай тэнгисээс гарган авсан нэмэлт бүтээгдэхүүн юм. Манай ферм зэрлэг трипангийг өсгөн үржүүлж хамгаалдаг. Үүнийг хандалж капсул хэлбэрээр гаргадаг. Дархлаа болон хоол боловсруулах системд сайн. Бид өнөөдөр хяан болон махан бүтээгдэхүүн авч ирлээ. Харбин, Хэйхэ болон ер нь Хятадд мэддэг болсон доо. Олон хүн жил бүр ирж худалдаа наймаа хийгээд ирэх жил ирэх үгийг лавладаг болсон. Үзэсгэлэнгийн хүрээнд шинэ IT технологич мөн танилцуулагдаж байна. Өнөөдөр олон хамтрагч ирж уулзлаа. Бид дроны үйлдвэрлэгчтэй учрлаа. Манай симуляторт дроны бодит тон ихрүүдийг нэмснийг хараад манай симуляторт өөрсдийн дроноо нэмхийг санал болгож байна. Тэгэхээр эдний дроныг худалдан авсан хүмүүс эхлээд аюулгүй байдалд дроноо удирдах сурах боломжтой болох юм. Зарим оролцогчид ирээдүйн хамтын ажиллагаа төлөвлөж буй энэ үед зарим нь аль хэдийн бат бөх харилцаа байнгын худалдаа авагчдтай болжээ. Худалдаа авагчдаар зогсохгүй манай одоогийн түншүүд ирж байна. Тэд тун баяртай ирдэг шүү. Энд нэг дор уулзалт хэлэлцээрүүдээ хийждэг юм. Үнэхээр сайхан хэрэг. Сэтгэл солилцох, шин түнш хэрэглэгч олох гайхалтай талбар. Үзэсгэлэнд ирсэн жирийн зочид ч идэвхтэй оролцогчид олон хүнд энэ шин зүйлийг нээж мэдэх, амтлах Оросын нэг хэсгийг авч харих гайхалтай боломж байлаа. Би 4 хайрцаг шоколад авлаа. Гэрээхэндээ бэлэг булган аваачнаа. Мөн 2 шил нэрсийн чанамал авсан. Хүүхдүүд манд дуртай юм. Бас чулуугаар зурсан 2 орос зураг авсан. Үнэхээр үзэсгэлэнтэй урлал байсан шүү. Бид Оросын бүтээгдэхүүнүүд чанартай, цэвэр байгалийн гаралтай гэдгийг мэддэг тул итгэж хэрэглэдэг юм а. Энэ удаагийн Харбины ярмагт анх удаа оролцож байгаа нэгэн шинэ төслийн жишээ бол Башкортостанаас ирсэн боловсролын хөтөлбөр юм. Тэд үндэсний сэдвтэй програмчлалын элемент бүхий хүүхдийн видео тоглоом танилцууллаа.
Бидний зорилго бол BRI CAC-ийн орнуудтай олон улсын програмчлалын тэмцээн зохион байгуулах. Энэ бол бидний мөрөөдөл, зорилго. Энд үнэхээр том үзэсгэлэн болж байна. Оросын маш олон сонирхолтой бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. Бид ийм технологийн шийдэл тоглоомоо үзүүлэх нь сонирхолтой болов уу гэж бодсон. Үзэсгэлэн худлаа зөвхөн үзэсгэлэнгийн хэлбэрт бус захин худалдаанд ч онцгой анхаарч байна. Оросын бүтээгдэхүүн Хятадын онлайн платформудад эрчимтэй нэвтэрч байгаа юм. Энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш сайн боломж бөгөөд зардлын ихэнхийг Оросын экспортын төв хариуцдаг. Үзэсгэлэн хэдэн өдөр үргэлжилдэг баярал гэсэн үг. Харин энээс хойш Хятадын хэрэглэгч Оросын бараг хаанаас авах вэ гэдгийг мэдэх нь чухал. Тэр бүтээгдэхүүн интернетийн тавиур дээр, дэлгүүрийн лангуун дээр нь байх үлдэх ёстой. Орос үйлдвэрлэл брендийн 11 дэлгүүр өнөөдөр Хятадд ажиллаж байна. Шинэ 12 дахь салбар Харбины яармаг эхэлсэн өдрөөс төв гудамжинд нэгдлээ. Ингэснээр Оросын чанартай баталгаатай бараа бүтээгдэхүүн харбинчуудын өдөр тутмын амьдралд илүү ойртжээ. Орос үйлдвэрлэл үзэсгэлэн яармаг зөвхөн худалдаагаар зогсохгүй, этгэлцлийн тухай юм аа. Энд харилцаа бий болж нэг аяга, нэг зүсэм шоколаднаас сэгэлсэн яриа, түншлэл гэрээ хэлэлцээр соёлын нөхөрлөлд хүрэгдэг. Энэ үзэсгэлэн яармагийн жинхэнэ гол зорилго нь энэ юм.